За өнөөдөр мэдрэлийн системийн тухай ярилцъя. За бид нар биштэй яагаад эргэн тойрон тайван аюулгүй байхад дотроо төвшээд идэг вэ? За энэ талаар ярилцъя. За траума гэдэг бол гадаад болсон үйл явдал биш, харин тэр сэтгэлийн гэмтэл, шок, траума гэдэг маань таны бие дээр юу үлдсэн бэ, юу үлдээсэн бэ гэдэг нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл тэр болсон үйл явдлаас болоод таны мэдрэлийн систем яаж өөрчлөгдсөн бэ? Таны бие дээр ямар мэдээлэл үлдсэн бэ гэдэг нь одоо хамгийн чухал зүйл ахнэ. За тэгээд энэ траума буюу сэтгэлийн гэмтлийн үед яадаг вэ гэхээр хүний хэвийн одоо мэдрэлийн тогтолцоо энэ автомат мэдрэлийн зохицуулга алдагдаад аюул тухайн үед болоод өнгөрөөд дууссан ч гэсэн бие маань нөгөө аюулын үед тэмцэжсэн хамгаалтынхаа survival mode гэдэг байгаа тий амь хамгаалах зүүн дээрээ амьдарсаар байгаа тэрийг одоо траумагийн үлдэцгээд байгаамаа. За өөрөөр хэлбэл хүний мэдрэлийн систем болохоор хоёр янзаар аюултай тэмцдэг юм байна л та. За жишээлх юм бол та нар их сонсч ирсэн бах fight flight гэж хэлээд идэг тий. За энэ нь яадаг вэ гэхээр хүний одоо энэ симпатик мэдрэлийн тогтолцоогоор зохицуулагддаг. Аюул гарч ирэх юм бол хүн flight буюу эхлээд зүхтах тий. Одоо жишээ нь бид нар ингээ явж байгаад нэг могоо харах юм бол бид нар хоошоо олоод ингээд зүхтаан тийм үү өөрийн мэдлэхгүй. За энэ зүхтах аюулаас хамгаалах зүнг хэлж байгаа. За fight гэдэг нь болохоор бид нар дараа нь буцаж ирээд одоо нэг тэр могоо ч юм уу нэг шавж явах юм бол бид нар ингээ гიშгдэг тийм үү пад гэх. Энэ маань fight буюу тэмцэж чинь тэр зүйлтэй ингээд үзэлцэж штэ өөрийнхөө амийг хамгаалахын тулд. За ийм амь хамгаалах одоо зохицуулгатай амьд амтан одоо хүмүүс байдаг ийм зохицуулга байгаа. За энэ зохицуулга маань зөвхөн одоо аратан амтантай тулдах тэр үед гардаг юм шээ. За энэ бол хүмүүсийн хоорондын харилцаанд гардаг. За энэ бол тухайн хүний амьдралын хэв маяг, зан чанар дээр нь хүртэл илэрж идэг байх нь. За байнгын одоо ийм симпатик мэдрэлийн төлөвт мэдрэлийн систем нийтвчлэлтэй те үргэлж одоо зүхтах, тэмцэх ийм амь хамгаалах зүүн дээр амьдраад байгаа үед хүн яадаг вэ гэхээр хүний бие дээр энэ кортизол гэх стрессийн даавар маш их ялгардаг. Адреналин, кортизол ялгараад. За энэ дааврууд яадаг вэ гэхээр их ялгархаараа тухайн хүмүүс маань уг нь бол аюулаас өөрийгөө хамгаалах зүхтах, тэмцэхтэй ийм чадамжтай болж байгаа байгалийн уг нь маш ухаалаг ийм хамгаалах систем баггүй юу. Гэтэл траумагийн үед яадаг гэхээр энэ хамгаалах систем нь одоо ердийн шинжлэх ухаанаар бол 20-30 минут дээдл нь ялгараад дуусах хэвээр, арилах хэвээр. Гэтэл ингээд хүнд хэцүү амьдрал тулаад амьдралд нь одоо ингээд ар араас тохиолдсон гай зовлон тохиолдох тий хайртай хүнээ алдах, ажлаасаа халагдах, за санхүүгийн үр ширэнд орох гэдэг ч юм. Ингээд хүн ингээд амьсгаа авах завгүй маш их хэмжээний юм одоо тэмцэх төлөвтэй амьдраад идэг. За аль эсвэл амьдралд нь тохиолдсон тэр зүйл алга болсон ч гэсэн зовлон бэрхшээл алга болсон ч гэсэн хүний бие дээр үлдсэн тэр тэмцэх мэдрэлийн системийн итвчлэл нь өөрийнх нь биед үлдчихдэг. Арилахгүй тий эргээд тайвширч чадахгүй, хэвийн одоо мэдрэлийн системийн тайван төлөвт орж чадахгүй. Ингээд амьдралаа энэ симпатик өндөр итвчлэлтэй амь хамгаалах зүүн дээр ингээд амсгаадад те ингээд ерөөсөө дараа дараагийн одоо ажил нь юу вэ гэдэг ингээд амсгаадад маш өндөр итвчлэлтэй амьдраад ахаар хүний бие дээр өвчин хуримтлагддаг, өвчин үүсдэг ба. Нэгдүгээрт за ямар өвчин үүсч болох вэ гэхээр сэтгэлээс шалтгааллах биеийн өвчнүүд гэж байдаг. Яг эмнэлэгт очихоор оншин тодордоггүй ч юм уу. Гэхдээ хүндээ маш зовиртой, олон жил одоо архаг үргэлжилсэн өвчнүүд байдаг. Архаг толгой өвдөлтүүд байна. Менингитүүд байна тий. Биш менингит биш мигрен гэдэг толгойн өвдөлт байна. За мөн дээрээс нь хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагаа алдагдах, өтгөн хатах эсвэл гүүлгэх, за ходоод гизэн өвдөх, за мөн дээрээс нь юу гэдгийг дархлааны тогтолцоо өөрчлөгдөх, харшил ялангуяа маш олон харшлын өвчнүүд бас үүнтэй холбоотой байж болно. За бүх өвчнийг үл хэлээгөө бүх харшил үүнээс болоогүй байж болно. Гэхдээ дийлэх харшлууд бол бас шалтгаан нь байж болно. За мөн дээр нь дархлааны эмгэгүүд байна те. За Хашимотогийн өвчин, бамба булчирхай,
дааврын өөрчлөлт гих мэтчлэн маш олон одоо зүрх дэлсэх, артерийн даралт ихсэх, зүрх судасны өвчин гэдэг ийм олон архаг өвчнүүд маань энэ мэдрэлийн системийн автомат ургал мэдрэлийн системийн зохицуулга алдагдаад тухайн хүн одоо траума, сэтгэлийн шок, гэмтлээс болоод мэдрэлийн системийн өндөр итвчлэлт орчоод тэр итвчлэл нь тайвширч суларч өгөхгүй ингээд амьдрал нь удаан хугацаанд үргэлжилснээр хүн архаг хууч өвчтэй болдго юм байна. Би дээр нэгдүгээр сая ярьсан симпатик мэдрэлийн итвчл буюу одоо flight fight ам хамгаалах тэмцэх, зүхтах тэмцэх энэ төлөв дээр ингээд амьдраад байгаа хүний шинж тэмдэг юу байж болох вэ гэхээр тухайн хүний маань бие дээр адреналин, кортизол, стрессийн даавар удаан ялгарснаар энэ маань цусыг захын эргэтэн рүү шахаж идэг. Гар, хөл энэ мөчт рүү шахаад одоо хурдан цухтаж гүөх ч юм уу хүчтэй зодтолтоход ингээд хүний бэлдэж өгч байгаа хгүй. Ийм байдалтай удаан амьдраад хахаар хүний бие хавгнадаг. За ингээд унтас ирээд өглөөс ирсэн ч гэсэн хавгнаад байгаа бол бас ийм шалтгаантай байж болох нь стресстэй байгаагийн шинж. За мөн дээрэс нь хамаг цус маань цусны эргэлт захын эргэтэн энэ гар хөл рүү шахагдчихаар дотор амин чухал эргэтнүүдэд цус очиж чадахгүй, цусаа амд очиж чадахгүй учраас одоо зүрх, одоо ходоод гизтэй бөөр, илэг гэдэг энэ чухал эргэтнүүд, дотоод эргэтнүүд цусаа амжаар дутагдаад ирэхээр өвчлөх суурь нь болж өгдөг Ямар нэг архаг хууч өвчтэй болох. За ийм шалтгааныг бүрдүүлж өгдөг бахнэ. За мөн дээрэс нь маш их булчингын чангаралтай байдаг. Хурдан гүөх, цухтад тэмцэхэд зориулаад булчингууд маань чангарсан юм теншнтэй мөр байнгын чанга, хүзүү хөшдөг толгоо өвддөг, толгооны энэ булчингууд нь чангаж идэг ингээд бие сулж чаддгүй. За ийм байгаа бол бас та симпатик тэр ам хамгаалах зөн дээр мэдрэлийн систем чи итвчилтэй байгаагийн шинж үйж болно. За мөн дээрэс нь ходоод гидсний үйл ажиллагаа алдагтаад гүйлгэх, суулгах эсвэл өвтгөн хатах эсрэгээрээ хоол шингэхгүй бай, хоолны дуршил муудах ч юм уу За ийм шинжүүд илэрч болно. Зүрх дэлсэх, одоо зүрх хурдан өнгөц, одоо хүчтэй цохилох амьсгал өнгөц гээд амьсгаа усан живж байгаа юм шиг юм өнгөц амьсгалтай, маш их тийм сандар твцсэн, ер нь бол тайван биш байдалтай мэдрэлийн систем байнга яваад байна гэсэн. За энэ нь зөвхөн хүний бие дээр нөлөөлөө зогсохгүй. За ийм одоо симпатик ам хамгаалах зүүн дээр flight fight тэмцэх зүхтах төлөв дээр амьдарч байгаа хүний харилцаа бусдад харилцаас өөрчлөгддөг. За ийм хүмүүс голдуу одоо өөрийгөө хамгаалах ч юм уу бусад руу дайрч давтлах за маш түрэмгий ууртай ширүүн ийм бас зан авирыг үзүүлж болно. За мөн дээрэс нь эсвэл тухайн хүн маань flight буюу бас харилцаанаас одоо түгших, зүхтах бусадтай харилцаагаас зайлсхийх ч юм уу. За эсвэл илүү одоо олонний дунд, бусдын дунд ингээ олон нийтийн дунд сэтгэл түгшилттэй байх anxiety гэдэг байгаа ийм шинжүүд бас илэрч болох нь. За энэ бүхэн маань ингээд тухайн хүний амьдралын чанаар, эрүүл мэнд, бусдад харилцаанд ингээд шууд нөлөөлж идэг. Одоо травмагаас үүдэлтэй тухайн хүн сэтгэлийн одоо шок траума тохиолдох үед уг нь бол өөрт нь хэрэгтэй байгалийнхаа ам хамгаалах зүүн байсан амьд гарах тэр зүүн маань итвчээд аюул өнгөрсөн ч гэсэн эсвэл тухайн аюул өнгөрөхгүй удаан өнгөрөөд одоо амьдралд байснаас болоод тухайн хүний мэдрэлийн систем нь одоо ийм паттерн хэм маягаар ингээд одоо удаан амьдраад зуршил болсон гэх юм уу. Тэгээ мэдрэлийн систем нь байнга ийм өндөр итвчлэлтэй байгаад байдсан байна. За хоёрдугаарт нь хүний үзүүлдэг мэдрэлийн системийн одоо ам хамгаалах зөнгийн хоёр дахь мэдрэлийн системийн төлөв юу вэ гэхээр shutdown гэж байгаа парасимпатик мэдрэл ажилтдаг. За парасимпатик маань дотроо дорсал вагал, вентрал вагал буюу дорсал гэдэг нь артал гэсэн үг. Тэгээ вентрал нь өмнө тал гэдэг ийм хоёр янзаар ажиллаж байгаа. За тэрнийх нь одоо вентрал вагал буюу өмнө талынх нь парасимпатик түвшил нь бол хүний одоо хамгийн тайван, хамгийн одоо эрүүл, одоо хамгийн чадамжтай, одоо сэтгэл санаа тайван, бие махбодын хувьд хамгийн одоо сайн rest and digest буюу амарч хоолой боловсруулах юм сайн төлөв нагаад байгаа.
За гэтэл нөгөө парасимпатикийн нөгөө дорсал вегал буюу энэ арын төлөв нь болохоор яадаг вэ гэхээр хүний мэдрэлийн системийг хамгаалах бас нэг амь гарах зөнгийн хамгаалтынх нь одоо survive mode-ийнх нь хамгаалтын ажиллагаа гэсэн үг. За тэр нь яаж ажилладаг вэ гэхээр shut down freeze гэсэн хоёр янзаар ажиллаж байгаа. За shut down гэдэг нь яаж байгаа юм бэ гэхээр мэдрэлийн систем ингээд бүр унтарчиж байгаа тийм компьютер унтардаг шиг бүм гэд. За яагаад унтардаг вэ гэхээр нэгдүгээрт удаан хугацаанд одоо симпатик өндөр идэвхжэлтэй ингээд маш их одоо хичээл зүтгэлтэй ингээд амрах сөхөөгүй ингээд амьсгаадаад ажиллаад ингээд тэмцээд яваад хахаар хүний мэдрэлийн систем ядардаг. Хязгаартай ахна штэ. Тодорхой лимитэнд хүрээд бүр ингээд ямар ч энергигүй болоод ямар ч хүчгүй болоод мэдрэлийн систем гэж зүгээр унтардаг. За ингээд унтрах үед яадаг вэ гэхээр хүн нөгөө бие дээр бол ямар ч энергигүй болоод free одоо юу гэдэг те бие маань ингээд нөгөө энерги дотроо хадгалаад ингээд биеийн дулаан температур буураад те тухайн хүн маань ингээд хөдөлгөөс залхуу урдаг. Бүр ингээд ямар ч энергигүй залхуу орноосоо ч босох сөхөөгүй те депрешнд орсон сэтгэл готролтой хүмүүсийг та анзаарсан бол ингээд орноосоо ч босмооргүй санагддаг те зүгээр л ингээд хэвтээд аймаар нүрээ угаах хүртэл маш хэцүү байдаг. Ямар нэг энгийн өмнө нь хийж чаддгаас үйлдэлүүд ажил одоо өдөр тутмын гэрээ цэвэрлэх үйлдэлүүд хүртэл маш төвөгтэй маш их хүч гаргаж хийх бүр ингээд асар их юм одоо ядарсан байдаг мэдрэлийн систем туйлдсан гэсэн үг. За энэ нь болохоор хүний зөвхөн бие махбодод илрээ зогсохгүй тийм үү хүмүүсийн одоо харилцаанд илэрч идэг relationship дээр яаж илэрдэг вэ гэхээр shutdown болсон үед бол одоо ингээд тухайн хүн маань харилцаагаа ингээд хаах те одоо хосын харилцаа бол харилцаагаас зайлсхийх те өөрийгөө ингээд одоо харилцаагаа хаах бусдаас өөрийгөө тусгаарлах ганцаараа байгаа л те ер нь хүнтэй харилцмааргүй санагддаг. За ийм одоо шинж тэмдгүүд энэ мэдрэлийн системийн одоо shutdown-ы үед илэрдэг байна. За тэгээ мөн дээрэс нь хүний бие дээр нөгөө бас маш ухаалаг систем нь юу гэхээр нам буюу одоо мдэггүй болох гэх юм уу дүжрэх одоо ийм бие дээр хүнд өвчин байгаад өвдөлтэй гол тэр өвдөлтийг намдаадаг опоид төрлийн бас бодисууд ялгарч идэг. Тэгснээр нэг төрлийн сэтгэл готрлоос донтолт шиг хүмүүс гарах дургүй байдгийн шалтгаан тэр өвдөлт намдах бодисууд ялгараад идэг учраас тэр төлөвдөө байгаад байх туртай гарч чаддаггүй байна. За ингээд ер нь хүн юм нэг дүжирсэн мдэггүй зүгээр л ингээд зомби шиг л болно гэсэн. Бие нь байгаад идэг ямар ч мэдрэмж байхгүй юу ч мэдэрдэггүй те ууралдагчгүй те ингээд ийм робот шиг болоод те мэдрэлийн систем нь унтраад за ийм болсон хүмүүсийг бас зарим хүмүүс маш мэдрэмжгүй гэдэг ч юм уу тэгэж андуурдаг эсвэл маш залхуу гэж андуураад идэг их хүмүүс. Энэ нь залхуураад байгаагаас ялгаатай хийх ажлаа хойшлуулад залхуураад байгаа шалтгаан нь бас энэ мэдрэлийн систем унтарчихсан тий burn out болоод ингээд унтраад ямар ч энергигүй ажиллагаа нь ингээд доголдсон байх боломжтой байх нэ. За тэгвэл энэхүү одоо амь хамгаалах одоо хоёр эсрэг төлөө шүү дээ. Нэг нь амь хамгаалах зүхтах тэмцэх, нөгөөх нь shutdown буюу унтрах гэсэн юм хоёр өөр төлөвийн голд нь бол одоо яг хүний хамгийн одоо мэдрэлийн системийн ачаалдах чадамжтай, тайван, аюулгүй амгалан, тэг бусадтай нээлттэй харилцаа холбоо тогтоож чаддаг. За бусдыг хайрлах чадамжтай, хайрыг хүлээж авах чадамжтай. За тэгээ сониуч суралцах чадвар маш өндөр, тэг анхаарал төвлөрөлт сайн байдаг, ой тогтоолт сайн ажиллаж идэг. Энэ мэдрэлийн системийн төлөв нь юу вэ гэхээр энэ парасимпатик төлөв. Тэгээ энэ дотроо нөгөө ventral vagal буюу урд хэсгийнх нь мэдрэлийн төлөв нь хамгийн одоо хүнийг тайван амгалан байлгадаг. Одоо хүн магадгүй бүтэн ойртой унтаж амраа тий яг ингээд сайхан хоол унд идээд хайртай хүмүүсийнхаа дунд байж захтаа ч юм уу тий нөгөө илэрж идэг тэр хүний тайван тэр одоо амгалан байдал байж болно. За эсвэл магадгүй нөгөө медитейшн бясалгал
хийж явах үед, за эсвэл залбирч явах үед ч юм уу, эсвэл дасгал хөдөлгөөн хийх те ийм үеүүдэд одоо хүний мэдрэлийн системийн 50 төлөвтэй шилждэг гэдэг байгаа. За тэгэхээр энэ 50 төлөв маань болохоор ер нь бол аль болохын одоо энэ төлөвийг одоо англиар window of tolerance буюу одоо энэ хамгийн одоо ачаалдах чадвартай цонх үе гэдэг байгаа. Тэгээ энэ үеэ том болгоод тэгээд аль болох хурдан одоо тэр амь хамгаалах зөнгөөс ийшээ шилжиж чаддаг болох юм бол ерөөхдөө одоо энэ resilience буюу уян хатан чанар те энэ мэдрэлийн систем маань одоо нэг төлөвтэй гацаад байх биш, ингээд яг шат шиг дээшээ доошоо ингээд яваад шилжиж явах хэрэгтэй байдаг. Ингэж явж иж одоо тухайн хүн маань эрүүл илүү тэнцвэртэй амьдрах нь ер нь бол за нэг юм машины нөгөө нэг замын тэмдэг байдаг штэ, биш ээ, гэрэл байдаг штэ, ногоон гэрэл асаад тэгээ дараа нь шар гэрэл асаад улаан гэрэл асдаг шиг ер нь бол бас энэ замын тэмдэг шиг гэж бодож болно. Энэ мэдрэлийн системийн аль нэг төлөв нь одоо илүү дээр муу гэхээс илүү аль нь таны амьдралд хэрэгтэй, хүн өдрийн турш одоо амьдралынхаа турш өчнөө олон удаа энэ төлөвдөр шилжиж идэг. Ер нь бол яг ингээд бөмбөг шиг ойгоод ингээд уян хатан энэ төлөвөөрөө маш сайн хурдан шилжиж ингээд чадчихвэл та эрүүл байна, эрүүл тэнцвэртэй амьдарч байна гэсэн үг. Тэгэхгүй одоо яг юм трама, сэтгэлийн гэмтэл, шок хүний амьдрал тохиолдсоноос болоод аль нэг мэдрэлийн төлөвтэй хүн гацчихдаг. Тэгээ тэндээсээ гарч чаддгүй. Жишээ нь тэр нөгөө shutdown буюу мэдрэлийн систем унтарсан хүн байлаа гэж бодоход аюул өнгөрсөн тий тухайн хүний амьдрал тохиолдсон тэр аюул нь өнгөрөөд 50 болчоод байхад тухайн хүн энгийн амьдралаа өргөжлүүлж чадахгүй. Яг энэ мэдрэлийн систем нь унтарсан төлөвтэйгөө байгаад байгаа учраас эргээд нөгөө ногоон бүс рүүгээ буюу тэр нөгөө мэдрэлийн систем 50 ажилтдаг бүс рүүгээ шилжиж чадахгүй. Тэгээд ингээ гацаад удаан байгаад идэг. Тэгээ энээс болоод одоо сэтгэл зүйн хувьд одоо сэтгэл гутрал те янз бүрийн асуудлуудад орох, донтолтуудад орох, ялангуяа нөгөө өөрийгөө тайвшруулж дотоод аюулгүй мэдрэмж байхгүй улмаас энэ тухгүй байгаа мэдрэмжээ янз бүрийн донтолтуудаар дүүргэж идэг, хоолоор дүүргэх те эсвэл секс байна, эсвэл дэлгэцийн донтолтууд байна те янз бүрийн донтох бодис байна, арх тамхи, хар тамхи гэдэг юм уу. Ингээд ийм зүйлүүдээр ингээд түр зур мэдрэлийн систем ингээд намжаад гэхдээ тэр нь бүрэн асуудлыг шийдэхгүй ингээд дахиад нэг циклд ороод ингээд нэг хавханд орсон юм шиг те ингээд тойроод идэг байна шүү дээ. Тэгэхээр ер нь эдгэрэл гэдэг нь юу хэлээд байгаа юм гэхээр хүн энэ гаццсан байгаа мэдрэлийн системийнхаа гацаанаас гараад унтарсан байгаа бол те буцаад одоо мэдрэлийн систем маань итвчээд те тэр одоо симпатик төлөвийнхаа тэмцэх зүхтах шатыг ингээ заавал дамжиж байгаа аахгүй. Уур одоо тэр сэтгэл гутралын цаана маш их уур ээж болно те. Тэр уур байгаа бол тэр уураа илэрхийлээд гашуудах зүйлээ бол гашуудаад тэмцэх зүйлээ бол тэмцээ. Тэгээ дараа нь тайвшраад нөгөө ногоон бүс рүүгээ ороод нөгөө хүн маань тайван аюулгүй байдлаа мэдрээд эргээд өөртөө холбогдох, бусадтай холбогдох те мэдрэлийн системийг тайвшрах ийм одоо процесс хүнд болж ах хэвээр байна. За тэгэхээр ер нь бол одоо энэ жинхэнэ эдгэрэл гэдэг маань зөвхөн одоо энэ тархины түвшинд одоо когнитив те энэ psychoanalysis энэ ойлголт логикийн түвшинд ингээ явагдах биш. Трама гэдэг маань бидний тархинд биш, бидний бие дээр бичигдсэн байгаа учраас энэ бие дээр тогтсон травмагийн үлдсэн мэдээллүүдтэй айгуу сайн ажиллаад энэ бие дээр миний мэдрэлийн систем яаж итвчсэн байна, травмагаас болоод ямар амь хамгаалах зам маань итвччээд тэрэн дээрээ гаццсан байна те. Тэгвэл тэр гацаагийн тайлаад мэдрэлийн системээ тайвшруулж тэр аюулгүй те 50 төлөвт нь буцаа шилжүүлснээр тухайн хүн өөрийнхөө одоо сэтгэл зүйн асуудлыг даван туулах, амьдралын асуудлуудаа даван туулах бүрэн чадамжтай болоо өөрөө ингээ эдгрээд явчихдаг байх нэ. Тэгэхээр ер нь бол энэ соматик хилинг буюу энэ биеийн эдгэрэл за энэ Стивен Порч гэдэг эрдэмтний гаргасан энэ поливигал ургал мэдрэлийн тогтолцоо, бидний одоо автомат мэдрэлийн тогтолцооны энэ онол нь ер нь бол ингээд
маш чухал маш хүчтэй тийм одоо сүүлийн үед бол одоо маш их дэлгэрээд байгаа юм онлогоод байгаа. Тэгээ та нар бас интернетээс нэмж судалж уншвал маш сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Тэгэхээр бидний бие бол бүгдийг санаж идэг, ой санамжтай байдаг. Тэгээд бидний бие худлаа ярьдаггүй, харин бидний тарих бол тэрийг худлаа ярих, өгөөсгөх боломжтой боловч бидний бие дээр мэдрэлийн систем дээр бүх одоо дурсамжууд бичигдсэн байдаг. За тэгээ энэ мэдрэлийн системтэйгээ сайн ажиллаад байх юм бол өөрийгөө ойлгоход болон бусдыг ойлгоход маш их дэмтэй хүчтэй зүйл байгаа. За тэгээ төгсгөлд нь маш энгийн одоо энэ мэдрэлийн системүүд тэгвэл яаж би одоо маш их сэтгэл түгшилттэй амьсгаадсан ч юм уу ингээд ажлын ачаалтай, анхаарал төвлөрөх чадваргүй ингээд эсвэл хин нэгийг дуурж бухимдсан ч юм уу, бие хинэн захирах чадваргүй ингээд миний survive mode аим хамгаалах зүүн идэвхжсэн байлаа гэж бодъё. Тэгвэл та 5 минут өөрөө нэг төр зогсолт хийгээд өөрийнхөө мэдрэлийн системтэй ажиллаад ийм дасгалуудыг хийгээд өөрийгөө бас газардуулж тайвшруулах, өөрийнхөө тэр парасимпатик буюу одоо тайван төлөвөө идэвхжүүлэх боломжууд одоо зөндөө байдаг. За тэрний нэгээс хуваалцах юм бол хамгийн энгийн нь амьсгалын дасгал байгаа. Хүний амьсгалаараа дамжуулаад хүн мэдрэлийн системээ шилжилт хамгийн хурдан хийх боломжтой. Та одоо зүгээр туршиж үзэж болно. Маш хурдан өнгөц цээжээр амьсгалаад үзээрэй. Ингээд амьсгалаад ахаар ядгүй хүн автоматар түгшээд идэг те. Ингээд хоолоо салгалаад ингээд хүн ингээд тайван биш болчдөг штэ дагаад. Тэрэн шиг эсэргээрээ та гидсээрээ яг хевлийгээрээ гүн тэгээд маш удаан амьсгалаад үзээрэй. За хамгийн энгийн одоо амьсгалын техник янз бүрийн тоолох тийм техникүүд байдгаас хамгийн энгийн нь ийм арга байна л да. За та ингээд өөрийгөө цэцэг үнэрлж ийн төсөөлөл маш гоё үнэртэй цэцгийг гээд гоё таашаагаад удаан үнэрлээд за тэгээд амьсгал гаргалтаа удаан болгох. Удаан амьсгалаа гаргаад гээд лаа үлээж ин төсөөлөд нэг лаг унтартал нь удаан үлээж байгаа юм шиг гээд амаараа удаан амьсгалаа гаргах үед хүний амьсгалын ритм удаан тайван болж ирж идэг. За энэ дасгалыг та одоо өөрийн хэмнэлээрээ тайвшир хүртлээ хийгээд үзээрэй. За тэгээд мөн дээрэс нь амьсгалаа удаан тогтун болохоос гадна тайвшруулах энгийн дасгалууд гэх юм бол булчин чангараад байгаа одоо хэсгүүд байгаа. Тийм мөр ингээд чангараад байгаа бол тэр мөрөө сулж чаддгүй хүмүүс яаж сулах вэ гэдэг. Суллахын тулд бас эсэргээрээ эхлээд чангалах хэрэгтэй болдог. Тэр мөрийг чангараад байгаа газар нь эхлээд чангалж агаад тэг хэсэг хугацааны дараа суллангууд бас үр дүнтэй суларж өгдөг. За бүр сулрахгүй сайхан массаж хийж өгч болно, дасгал хөдөлгөөн хийж болно тий. За ийм байдлаар одоо чангарсан хэсгийн булчингуудаа суллах. За тэгээд халуун усанд орох тий, эсвэл хүүтэн шүршүүрт орох ийм байдлаар парасимпатик мэдрэлээ идэвхжүүлж болдог. За мөн дээрэс нь парасимпатикийг идэвхжүүлэх тий, тайван төлөвийг идэвхжүүлэх олон дасгалууд байдгаас энэ шүлстэй энэ одоо энэ парасимпатикийн мэдрэлийг идэвхжүүлэхэд энэ шүлсээ залгиах одоо ус уух те лекц ихтгэл тавьж байгаа үед энэ аргууд бас үр дүнтэй байдаг. За мөн дээрээс нь гэд хуминг хийх буюу одоо ийм аваа дээр ингээд дуу аялах ер нь бол дуу дуулах бол маш их үр дүнтэй парасимпатик энэ тайван мэдрэлийг идэвхжүүлж өгч идэг юм байна. За мөн дээрээс нь ян төрөл бүрийн дасгал хөдөлгөөнүүд те тэгээд гадаа агаарт алхах гүүх дасгал хөдөлгөөн хийх бүжиглэх за ийм зүйлүүд маань хүний парасимпатикийн тайван төлөвийг үр дүнтэй идэвхжүүлдэг. За мөн бас энгийн энэ хүний одоо rest and digest буюу амрах тий хоолой боловсруулахын мэдрэлийн системийн тайван төлөв рүү оруулдаг бас нэг энгийн аргууд нь юу гэдэг вэ гэхээр инээх бас орж байгаа. Хүн инээх үед энэ автоматар мэдрэлийн систем маань тайван төлөв рүүгээ шилжиж идэг.
Тэгэхээр аль болох өдөр болгон инээх хэрэгтэй. Шалтгаан гарахгүй бол гаргаж бүр инээх хэрэгтэй те. Юунд инээж болох онгоо ярах, хошин шогийн мэдрэмжээ хөгжүүлэх ч юм уу те. Найз нөхдөдөө аль болох ойр дотн байх ийм аргууд байж болж юм. За мөн дээр нь одоо ийм touch буюу хүрэх тэгээд ийм typing аргуудаараас тайвшруулж болж идэг. За жишээлх юм бол одоо энэ цээжний энэ хэсэгт байгаа хэсэгт ингэж тогших те энэ байдлаараас тайвшруулж болдог байна. Парасимпатикийг төвчүүлж болдог байна. За мөн дээр нь хоёр гарын энэ хэсгийг ингээд өөргөө тэрврээд зөөлөн тэрврээд илэх. За мөн энэ хоёр тишээгээ савлах юм хөдөлгөөн байна. Энэ бас одоо парасимпатикийг төвчүүл тайвшруулж идэг. За гэх мэтлэн маш олон аргууд байдаг. За дараагийн дугаараараа бас илүү цэгцтэй ингээд хуваалцаад явъя. Тэгээ өнөөдөр ерөнхийд нь ингээд том дүр зургаар нь хүний мэдрэлийн системийн автомат мэдрэлийн систем гэдэг байгаа. Мэдрэлийн систем дотроо автомат буюу яагаад автомат гэж байгаа юм гэхээр таны оюун ухаанаар зохицуулагддаггүй. Та зүрхээ цохилуулъя гэж зүрхээ цохилуулдаг. Тийм. Таныг унтчихсэн ч гэсэн зүрх чинь цохилж идэг, амьсгалж идэг, хоолоо шингээж идэг. Таны оюун ухаанаар одоо зохицуулагддаггүй. Тэгээ ухамсарт ухаанаар зохицуулагддаггүй. Автомат ийм тархины одоо мэдрэлийн системийн, ургал мэдрэлийн системийн зохицуулгатай энэ таны дотоод эрхтэн үйл ажиллагаа, за бие махбодын үйл ажиллагаа, мөн дээрс нь таны сэтгэл хөдлөл таны бүр ингээд зан төлөв бусдад харилцаалцаа нөлөөлж идэг ийм чухал одоо автомат мэдрэлийн системийн тухай ярьлаа. Тэгээд энэ зүйл маань яаж ажилтдаг вэ? За тэгээд траума, сэтгэлийн шок траума гэмтлийн үед яаж энэ зохицуулга нь алдагдаад тэгээд зохицуулга нь алдагдсанаас болоод аль нэг төлөвтэй гацаад тэгээд тэр гацсан төлөвөөсөө болоод хүний амьдралын чанар яаж буурч, харилцаанууд дээр ямар асуудал гардаг, бие маань яаж өвчлөдөг тухай хуваалцлаа. Тэгээд асуух зүйл байвал комент хэсэгт бас сэтгэлээ үлдээгээд асуултаа бичээрэй. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Баярлаа. Тийм, лайк, subscribe дарахаа мартваа.